Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 1044 хүн гол мөрний усанд осолдож амнасаа алджээ. Нийт 18 аймгийн 52 суманд иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох нөхөн сонгуул энэ нэм гарагт толно. Элсэлтийн шалгалтын үеэр зам хаахгүй засварын ажлыг төр хойшлуулж байна. Бүтэн жарны түүхтэй жаргалантын туслан хүүхдүүдээ хүлээн авч эхэлжээ. Улаан үдчүүд өглөөний дасгалаар ирж хүчээс хэлбэхийг уриалж байна. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 1044 хүн гол мөрний усанд осолдож амнасаа алджээ. Тодорхойлбол жилд 74-өөс 141 хүн амиа алдсан гэсэн тоон судалгаа байна. Өнгөрсөн онд гэхэд 74 хүн нас орсон бол энэ он гарсаар 16 хүн тус гол мөрний усанд амиа алдаад байна. Нийт амиа алдагчдын дийлэнх нь 10-аас 21 насны залуучууд байжээ. Мөн усанд хосолдсон нийт иргэдийн 67% орчим хувь нь эрэгтэйчүүд байна. Хүмүүс анхааруулж сануулсаар байтал арх согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ эсвэл би сэлж чаддаг гэж ус руу орж амнасаа алдаж байна. За 2024 оны хувьд бол одоо үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг бол бид зохион байгуулахад 355 удаагийн үер усны дуудлагаар ажиллаж үүн дээр бол одоо холбогдох онцгой комисс гамшигаас хамгаалах албан мэргэжлийн ангийн 2989 ажилтны албаагч 538 нэгж техник хэрэгсэлтэйгээр бол ажиллаж одоо үер усны аюулаас урьдчилан сэргийлэх үер устай тэмцэх үйл ажиллагааг бол одоо өнгөрсөн онд зохион байгуулсан байна. Нийслэлийн онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг энэ сарын 18-ны өдрөөс эхлүүлсэн. Туул тэрэлж хэрлэн сэлб гол гэсэн 9 чиглэлд 9-р сарын 21-ний өдрийг хүртэл зохион байгуулна. Мөн завьт эргүүлийг Баянзүрхт өргөдөх хар усан тохоогоос маршлын гүрээс сонсголонгийн гүр, сонсголонгоос нисхийн эцсийн хадан хисаа буюу туул гол дагуу гаргаж байна. Мөн хэрлэн гол дагуу Багнуур дүүрэгт дивизийн гармаас хадан хошуу, Налайх дүүрэгт тэрэлж голоос майхан уул хүртэл ажиллана. Түүнчлэн хөдөлгөөн тэргүүлийг 5 чиглэлд ажиллуулна гэлээ. Нөхөн сонгуульд ашиглах төхөөрөмжийг шалгалаа. Тодорхойлбол Баян-Хонгор, Дархан уул аймагт тус бүрнийг аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч 18 аймгийн 52 суманд сумын иргэдийн хурлын төлөөлөгчийг нөхөн сонгоно. Үүнтэй холбоотой сонгуулийн ерөнхий хороо дээрх аймаг сумын 68 санал авах байранд нөхөн сонгуульд ашиглах төхөөрөмжүүдийг хүлээлгөө өгснөөс аюулгүй ажиллагааг нь шалгаж бас туршсан байна. Санал авах байрны хяналтын камер, эртний мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж, түүнийж бүрдэл, сонсогчийн бүртгэлийн техник хэрэгслийг шалган турших ажиллагаа нээлттэй болсноос 4 намын төлөөлөл 121 нэр дэвшигчийн ажиглагч нар оролцож хяналт тавьжээ. За энэ удаагийн сонгуульд аймаг болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох хэсэгтээ саналын хуудас бол хэвлэгдэж байгаа. Тэгэхээр та аймгийн төлөөлөгчийг сонгох бол эхний хэсэгт, за сумын төлөөлөгчийг сонгох бол хоёр дахь хэсэгт байгаа нэр дэвшигчдийг бол тэмдэглэж саналаа өгнө. За нэр дэвшигчийн саналыг тэмдэглэхдээ тухайн нэр дэвшигчийн өмнөх зөөн улаан дугуйг зориултын үзгээр дүүргэн бодож тэмдэглэнэ. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны нөхөн сонгуул энэ сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар тэг 7 цагаас 20 цагт болно. Элсэлтийн шалгалтын үеэр зам хаахгүй зам засварын ажлыг төр хойшлуулж байна. Өнөөдөр шалгалт 2 дахь өдөр хүүхэд залуус хим, газар зүйн нийгэм судлалын хичээлээр шалгууллаа. Маргааш биологи, математикийн хичээлээр шалгуулна. 21-нд физик, орос болон монгол хэлний хичээлээр шалгуулснаар өндөрлөх юм а. Шалгалтын байран дээрээ шалгалтаа өгсөний дараа шууд анхны оноогоо харна. Ихтэй сургууль буюу дээд боловсролын сургалтын байгууллагууд сүүлийн шалгалтаас 24 цагийн дотор буюу 6 сарын 22-ны өдөр бид нэр бүх дүн оноог нь ихтэй сургуулиуд дэлгэдэг байна. Шалгуулагчийн дүн оноог машинаар уншуулад анхны оноог нь өөрт нь харуулсны дараа боловсролын үнэлгээний төвлөө бүх дүн оноо автоматар татагдаж хэмжээст оноо шилждэг байгаа. Элсэлтийн шалгалтад энэ удаад 43318 шалгуулагч бүртгүүлснээс 3000 нь өмнөх оны төгсөгчд байна. Мөн 12 дугаар анги төгсөж байгаа 42961 шалгуулагч байгаагаас хөдөө орон нутагт 21000 орчим байна. Шалгалтыг зохион байгуулах комиссд нийт 2966 хүн оролцож байна.
Жаргалантын туслан амрагч хүүхдүүдээ хүлээн авч эхэлжээ. Тодорхойлбол Туслангийн 1-р ээлжид Булган аймгийн 16 сум, 1 тосгоны нийт 70 орчим хүүхэд хамрагдаж байна. Хүүхдийн туслангийн 100-ны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн засаг даргын тамган газраас дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн сагсан бөмбөг волейболын талбайн тогтчлтыг Тус аймагт үйл ажиллагаа эрхэлдэг гэрэлт шинжилэлт уул уурхайн компани 14 сая төгрөгөөр шийдвэрлэжээ. Булган аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дэргэдэх хүүхдийн жаргалант цуслан 60 жилийн түүхтэй 2014 онд мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр үйл ажиллагаа зогссон байснаас өнгөрсөн зунаас иргэн сэргийлжээ. Удахгүй орчин үеийн шаардлагад нийцсэн тус бүрэн 60 хүүхдийн багтаамж бүхий 9 хотхноор өргөтгөх юм а. Буратад Улаанбаатар хотын иргэд өглөө бүр төв талбайдаа өглөөний дасгал хийж байна. Дасгал хөдөлгөөнийг мэргэжлийн алдартай тамирчид, дасгалжуулагчид зааж байгаагаас өнөөдөр Усан поло спорт холбооны ерөнхийлөгч Олег Намшин удирдан явуулжээ. Ийхүү хотын иргэд өглөөний 20 минутыг өөртөө зарцуулж ирч хүчээ сэлбэх боломж олдсны зэрэгцээ бахархаж даган дуурайхыг хүсдэг спортын салбарын мэргэжилтнүүдтэй хамт цагийг өнгөрүүлэх боломж бий болжээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээлэл ажлын амжилт хүсье.